Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано. Өнөөдөр та бүхэндээ Япон улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. Та бүхэн ус болгоныг адилхан гэж бодож байна уу? Зарим ус зөвхөн цангаа тайлдаг бол өнөөдөр миний та бүхэнд танилцуулах ус маань цангаа тайлахаас гадна байгалийн эрдсээр биеийг танд итгэх онцгой ач тустай. Ингээд би өөрийнхөө уух дуртай Vitafit компанийн Pearland тайг усны бусад уснаас ялгарх онцлогийг танилцуулъя. Надаа нэг ус авчих. За. Аятайхан ус авчаарай. Аятайхан ус. Тайгийн эрдсийг амталж өгье. Pearland тайг. Pearland тайг ус нь байгалийн онцгой эрдсийн найрлагатай ховор бүтцтэй ус бөгөөд Булган аймгийн Хангал сумын нутагт 100 жилийн турш чулуулгын давхаргыг дамжин байгалийн жамаараа эрдссэн кальц, магн, гидрокарбонат зэрэг хүний биед хэрэгтэй эрдсүүдийг байгалийн төрхөөр нь хадгалсан Vitafit компани ямар нэгэн нэмэлт боловсруулалтгүйгээр шууд хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа ус юм. Энгийн боловсруулсан ус нь олон шатлал чүүлтүүрээр дамжихдаа ихэнхдээ эрдсээ алдаж заримдаа хиймлэр эрдэс нэмсэн байдаг тул амьд мэдрэмж багтаа байдаг. Харин эрдэс тус болох тайгийн сувд ус нь хүний биед хэрэгтэй эрдсүүдийг байгалаараа хадгалсны үр дүн амт нь илүү зөөлөн бөгөөд байгалийн өвөрмөц онцлогийг бүрэн мэдрүүлдэг. Мөн эрдсийн зөв харьцаанд биеийг цэвэрлэж эрч хүчийг өгдөг байгаа. За ингээд та бүхэн байгаль эхээс заяасан жинхэнэ эрдэс тусыг өөртөө зориулан эрүүл мэндэ дэмжээрэй. 2006 оны 4 сарын 9-ний оройны 19 цаг 45 минут орчим Японы Акита мужийн Фужисата цагдаагийн газарт охин нь сураггүй алга болсон тухай нэгэн ээжээс дуудлага ирдэг. Алга болсон хүүхэд бол бага сургуулийн 4-р ангийн хүүхэд буюу 9 настай Хатакияма Айка гэдэг хүүхэд байсан. Ээжийнх нь хэлснээр охин нь найздаа хүүхэлдэйгээ үзүүлэхээр гараад одоо хүртэл гэртээ ирээгүй байна гэсэн. Цагдаа нар үүнийг сонсоод шууд л эрен сурвалжлах ажиллагаанд орсон бөгөөд маргааш нь буюу 4 сарын 10-нд харамсалтай нь хүүхэд олдсон боловч гэрээс нь өмнө зүгт 10 км орчим зайд орших хотын голд живж амь насаа алдсан байдалтайгаар олддог. Энэ гол нь урсгал ихтэй тул ердийн үед ч хүн живэх осол маш их гардаг тийм газар байсан. Хэргийг шалгаж байсан цагдаа нар хүүхдийг ойролцоо тоглож байгаад санамсаргүй гол дунж живсэн гэж үзээд хэргийг бол хаах тийшээгээ ханддаг. Гэвч үүнд эсэргүүцэл үзүүлж исэн хүн байсан. Тэр нь бол мэдээд амь насаа алдсан охин Айкагийн ээж Хатакияма Сузука байсан. Түүний хувьд нөхрөөсөө нилээн дээр үе цалсан бөгөөд охиноо ганцаараа өсгөж байсан. Ганцаараа охиноо ийхүү 9 жилийн турш хайрлан өсгсөн байхад охин нь нэг л өглөө цогцос болоод олдсныг тэр хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэж хэлдэг. Тэгээд Сузука энэ хэргийг осол биш бусдын гарт амь үргэлжсэн байх магадлалтай гэж үзэж байгаагаа илэрхийлж хэлдэг. Түүгээрч барахгүй үүнийг батлах хэд хэдэн баримтыг ч гаргаж ирдэг. Охины задлан шинжилгээгээр бол уушигнаас нь ус илэрсэн. Цагдаа нар бол хүүхдийг усан дотор живэхдээ амьд байсан гэж үзэжсэн. Тэм учраас энэ хэргийг живж амнасаа алдсан байна гэж дүгнсэн. Гэтэл ээж Сузукагийнх нь бодол бол өөр исэн. Хүүхэд уснаас гадна амиа алдсан байсан ч гэсэн усан дотор ам нь нээлттэй байсан бол ус орсон байх магадлалтай гэж ээж нь бол үзэжсэн. Үүнээс гадна хэрв хүүхэд усан дунаад амьд гарахын тулд тэмцсэн бол гар дээр нь шарах сорив байх ёстой байтал охин дээр нь ямар ч тийм шарах сорив байхгүй байна гэж ээж нас хэлжсэн. Ээж нь болохоор үүнийг ослын үхэл гэж ерөөсөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг. Үүнээс хойш Сузука ганцаараа зарлал хэвлэн хүмүүст тарааж хэргийн өдөр охиныг нь харсан хүн байгаа эсхийг уйгахгүй хайж хэлдэг. Хэргийг ослын үхэл гэж хааснаас хойш ч гэсэн тэрээр хүмүүсээс асуух, сургалах энэ ажлаа бол үргэлжлүүлсээр лээсэн. Тэрээр хүүхдийг нөхөл ямар нэгэн гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэн хэргийг дахин шалгахыг хүчтэй шаардаж байсан. Энэ явцад бол Сузука бол маш их зовж байгаагаа харагдан хэвлэл мэдээллийнхний өмнө бол байнга гарч ирэх болсон. Үүнийг харсан хүмүүс ихэвчлэн ээжийнхэн сэтгэлийг ойлгож байна гэж байсан ч нөгөө талаас түүний үйлдэл хитрхи догшин байгаад гахаж байсан. Учир нь Сузука хаяа сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй өөрийг нь сурвалжлахаар ирсэн сурвалжлагч нар руу уурлаж камерыг нь түлхэх, занл хийх зэрэг үйлдэлийг гаргаж исэн. Айка охин амь насаа алдснаас сарын дараа буюу 5 сарын 17-ны өдрийн 15 цагт энэ нутгийг цочруулсан дахин нэг хэрэг гардаг. Айкагийн хөрш айлын 1-р ангийн хүү Йонаяма Гоукин сурггүй болдог. Тэр байтугай Гоукин хүү Айкатай багасаа найзлсан ердөө 2 байшингийн цаана амьдардаг маш дотны найз хөршүүд байсан. Оройн 18 цаг 20 минутын орчимд эцэг их нь яаран сурггүй болсон дуудлага өгсөн бөгөөд өмнө нь Айкагийн хэрэг гарсан байсан тул цагдаа нар шууд эрен сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 5 сарын 18-ны 15 цагт нэгэн эрэгтэй хүн голын ирэг дээр гүйж байхдаа
өвсөн дотор нэгэн хачин зүйл байгааг харан цагдаад шууд дуудлага өгсөн байсан. Ингээд дуудлагын дагуу ирсэн цагдаа нар бол шалгаж үзэхэд энэ нь Гоукийн хүүгийн цогцос байдаг. Цогцос олдсон газар нь хүүгийн гэрээс 12 км орчим зайд орших голын ойролцоо өвсөн дотроос байсан. Гоукийн хүүгийн цогцос олдсон газар нь Аяка охины цогцос олдсон газартай нэлээн ойрхон газар байсан. Гоукийн хүүгийн цогцос Аяка хүүгийн цогцсноос бол арай өөр байдалтай олдсон. Хүзүүн дээр нь ямар нэгэн нарийн оос эсвэл уяагаар боомлсон мөрөөсөн. Задлан шинжилгээгээр түүнийг боомлж амь насыг нь хөнөөсөн болох нь бол тогтоогддог. Хэрв тийм бол энэ нь Аяка шиг ослын үхэл биш, хин нэгний гарт амиа алдсан нь тодорхой байна гэдгийг харуулж байгаа. Цагдаа нар шууд л онц ноцтой гэмт хэрэг гэж үзэн мөрдөн байцаах багийг байгуулж шалгаж эхэлдэг. Шалгаж авах явцдаа өмнө нь ослын үхэл гэж хаасан Аякагийн хэргийг ч гэсэн дахиж шалгаж эхэлсэн бөгөөд хоорондоо холбоотой байж болцсогүй гэж үзэж эхэлдэг. Ийм байдалд хүрэхэд дахин нэг удаа Аякагийн ээж Сузука руу хүмүүсийн анхаарал бол төвлөрч эхэлсэн. Сузука тэр үед өгсөн ярилцлагандаа миний туулсан энэ зовлон Гоукины эцэг их бас туулах нь гэж бодохоор зүрх үнэхээр хөвдөж байна гэж хэлжсэн. Тэгээ түүний хувьд болохоор Гоукины ээж аавтай зовлонг нь хуваалцаж байгаа мэт ярилцлага өгжсэн. Ийм жижиг тосгонд 2 хүүхэд дараалан амиа алдсан нь тосхны иргэдийг бол маш их цочроосон. Гэтэл цагдаа нар энэ хэргийн гол сэжигтнэр Сузука буюу Аякагийн ээжийг гэж нэрлэдэг. Тэг үүнд бол бүгд гайхаж юу болж байна гэд маш их гайхацгаадаг. Тэг яагаад Сузукаг сэжигтэн гэх болсон бэ гэх юм бол эхний ээлжинд 2 хүүхэд алга болох яг тэр үеүдээр бол Сузука хаана байсан тухай нотлогоо ерөөсөө байгаагүй, юу хийжсэн ч тодорхойгүй байсан. Мөн түүний байн хэвлэл мэдээллийнхний өмнө хитрхи их гарч байсан нь ямар нэгэн зүйлийг нуух гэсэн жүжиг байх магадлалтай гэж үздэг. Эцэст нь цагдаа нар энэ эргэлзээг тайлахын тулд Сузукагийн гэрт нэгжлэг хийсэн бөгөөд гэрийн шалан дээрээс цусны толов илэрдэг. Шинжилгээгээр энэ нь амиа алдсан Гоукийн хүүгийн цус болох нь тогтоогдсон. Тэгэхээр хөрш айлынх нь хүүгийн цус бол тэдний гэрийн шалан дээрээс олдох бол ямар ч боломжгүй байсан. Тэгэхэд яагаад ингэж цус нь олдсон бэ гэдэг нь бол маш их сэжигтэй харагдчихсан. Тэр шөнийн 23 цагт цагдаа нар Сузукаг бол яаралтай баривчилсан бөгөөд баривчлагдсан Сузука удаан хугацаанд байцаагсны эцэст бүр шалын хүү Гоукины амь насыг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэгээ яг энэ үед бол үнэндээ цагдаа нар Аякагийн хүлдч гисэн ээж буюу Сузукаг нь сэжиглэж байсан. Үүнийс шалтгаан нь болохоор оршин суугч ирсэн гэрчийн мэдүүлгүүд байсан. Аяка амьд байхдаа дандаа нэг хувцастайгаа явдаг, угааж арчаагүй юм шиг маш их бохир заваан явдаг байсан. Тэр байтугай түүнээс бүр муухай өнөр үнэртдэг байсан, бараг л усанд ордоггүй байсан баха гэсэн. Мөн нэг удаа цасан шуургатай өдөр гудамжинд ганцаархнаа явж байгааг нь иргэд хараад чи яагаад ганцаархнаа ийм цасан шуурганд явж байгаа юм бэ? Гэрлүүг орохгүй яасан бэ гэд асуусан чинь гэрт ээжийн найз залуу нэрчгсэн байгаа болохоор би гадаа байх хэрэгтэй байна гэж хариулж исэн байгаа. Ээж Сузука өөрөө ч анх охиноо найздаа хүүхэлдээ үзүүлэхээр гараад алга болсон гэж хэлж исэн. Гэтэл цагдаа нар тэр өдрийн нотлогоог нь шалгаад үзэхэд гинт л үгээ өөрчилж эхэлдэг. Үнэн дээр би тэр өдөр охинтойгоо гол руу загас үзэхээр явсан юм аа. Гэтэл охин маань санамсаргүй байдлаар гол руу хөл алдаад унчихсан. Би маш их сандарсандаа тусламж дуудаж чадаагүй гэж мэдүүлгээ өөрчилж эхэлдэг. Тэгээ энэ нь болохоор осол байсан гэж өөрөө хэлж байна гэсэн үг. Тэгсэн хэрнээ яагаад бусдын гарт ам өргөцсөн гэсэн зарлал тарааж байсан гэдэг нь бол цагдаа нарын маш их сэжгийг төрүүлдэг. Цагдаа нар түүнийг бүх зүйлийг зохиож байна гэж үзээд байцаалтаа үргэлжлүүлсээрээсэн. Ингээд сар орчим түүнийг байцаасны эцэст Сузука бүх зүйлээ бууж өгсөн мэт ярьж эхэлдэг. Тэр хэлэхдээ ганцхан Гоукинийг биш өөрийнхөө төрсөн охинооч гэсэн амь насыг нь хөнөөсөн гэдгээ хүлээсэн байгаа. Энэ бол түүнийг байцааж исэн цагдаа нарын хувьд бол маш аимшигтай агшин байсан гэж сүлд нь цагдаа нар ярьсан байсан. За ингээд хэрэг гарсан тэр өдөр юу болсон бэ гэхээр 4 сарын 9-ний өдөр Аяка гол руу явж загас үзмээр байна гэж ээжээсээ гуйсан байгаа. Тэгээ энэ үед болохоор дурамчхан байсан Сузука охиноо дагуулan гол руу явдаг. Цаг хугацаа өнгөрч нар заргасан ч гэсэндээ нэг ч загас гарч ирээгүй. Тэгэд ээж нь загас гарч ирэхгүй байна. Одоо харьяа гэсэн чинь охин нь ээжээ дахиад жоохон л хүлээч хийлдэ гэж зөрүүдэлсэн байгаа. Тэр мөчид Сузукагийн охиноо өсгөх явцад хуримтлагдсан бүх стресс, уур хилэн нэг дор тесэрсэн мэт мэдрэмж төрөн өөрийнх нь энэ хүнд хэцүү бодит байдал мөн шавдуулж буй охиноо хараад үүрэн дээр зогсож байсан охиноо шууд ус руу түлхсэн гэж байгаа. Охиноо ус руу түлхсний дараа гинтл маш их эрх чөлөөг мэдэрч одоо л би
ирэх чөлөөтэй боллоо гэсэн бодол төрөн сэтгэл нь маш их хөнгөрсөн гэж хэлж байгаа. Тэгээд гэртээ ирээд Агдагийн газар руу уцтан охиноо сурггүй болсон гэсэн дуудлагыг өгсөн байгаа. Ингээ маргааш нь бол Айкагийн цогцос олдсон. Гэтэл тэр үед цагдаа нар ослын өхөл гэж дүгнсэн нь ээжийг нь сэжигтэн гэж бол огт бодоогүйгээс тийм дүгнэлтийг уг нь бол гаргасан байсан. Тэгээ энэ үед болохоор Сузука яагаад аллах гэж зарлаж гэрч хайж байсан бэ гэхээр хэрвээ охин нь өөрөө ингээ хөл алдаад ослоор биш хүн амны хэрэгт өртөж амь насаа алдсан байх юм бол улсаас мөнгө авах боломжтой юм байна гэдгийг мэдсэн байгаа. Ингээд охин нь ослоор биш хүн амны хэрэгт өртөж амь насаа алдсан гэж харагдуулахын тулд бол зүтгэж эхэлсэн байсан. За тий харин охиныхоо найз Гоукны амь насыг яагаад хөнөөсөн бэ гэдгээ ярихдаа Айка охины цогцос илэрсний дараа хөршүүд нь ээж нь амь насыг нь хөнөөчихсөн байх магадлалтай гэж сэжиглэж эхэлснийг тэр мэдэрсэн гэж байгаа. Тэгэнгүүтээ ингээд сэрдээд ах юм бол намайг цагдаа нар шалгаад эхлэх юм байна гэж бодоод дахиад нэг хүний амь насыг хөнөөчих юм бол цоврал аллах байж магадгүй гэж цагдаа нар сэжиглэх магадлалтай гэж бодоод цоврал алуурчин гих дүрийг бүтээхийн тулд Гоукын хүүг золиослсон гэж хэлж байгаа. Миний охин болон Гоукыг цоврал алуурчин алсан гэдэг зохиол бичих гэж оролцсон гэсэн үг байгаа. За ингээд тэр өдөр юу болсон, хоёр хүүхэд бол яагаад амь насаа алдсан гэдэг энэ хэргийн үйл явцал ингээд тодорхой болсон. Тэгээ Сузука баривчлагдсныхаа дараа сэтгэл санаа нь бол маш докторгүй байгаа нь харагдчихсэн. Түүнээс нэг хэвлэл ярилцлага авахдаа Гоукны гэр бүлийнхэнд хандаж хэлэх үг байна уу гэж асуусан. Тэгсэн чинь тэр хэлэхдээ нэг хүүхэд юунд нь тэгтлээ Гоукны гэр бүлийнхэн уурлаад байгаа юм болоо тэднийд дахиад хоёр хүүхэд үлдчихсэн штэ гэсэн хариултыг өгсөн. Энэ нь бол бүр үнэхээр хүний мэсгүй хүмүүсийг маш их цочирдуулсан ийм хариулт байсан. Их хүн гэж хэлэхэд хэцүү. Сузука яагаад ийм хүн болсон нь бас олон нийтийн сонирхлыг татаж эхэлсэн. Гэтэл тэрээр бас аавдаа зодуулж өссөн хүчирхийллийн хохирогч охин байсан гэдэг нь ил болдог. Баг байхаас нь аав нь жижигхэн зүйлдээс ч хүчирхийлэл хэрэгэлдэг байсан бөгөөд ээжд нь ч гэсэн мөн адилсан байгаа. Сузукаг 12 настай байхад аав нь ээжийг нь зодож хамрыг нь хугалж исэн. Тэгээ ээж нь бол хамраа амьсгалахын тулд эмнэлэг явна гэхэд нь ээжийг нь эмнэлэг явуулж байгаагүй. Гэх мэтчлэнгийн гэр бүлийн маш их тийм хүчирхийлэл дунд өссөн Сузука багасаа айдас төрүүлэм хүүхэд болж өсөж торинсон байгаа. Багш дээрээ очиод багшаа таны мөрөн дээр сүнс сууж байна гэх мэтчлэн өвгөө зүйлсийг маш их ярьдаг байсан баа. Тэгсэн мөртлөө зарим үед зан чанар нь бүрэг маш ичимхий юм шиг болдог байсан баа. Дунд сургуульд гадуурхагдаж ахлах сургуульд нь ч гэсэн энэ даамж ирсэн байсан. Түүний ахлах сургуулийн төгсөлтийн баяраар найз нөхдийнх нь бичиж өгсөн дэвтэр дээр чөтгөр шиг хүүхэд дахиж тааралдвал ална шүү гэх мэтчлэн аимшигтай үгсийг ангийнх нь хүүхдүүд бол түүнд зориулж бичсэн байсан. Мөн ангийнхнаас нь та нар Сузукаг насан туршны хойноо ямар хүн болно гэж бодож байна гэж асуухад ангийнх нь тэр амиа хорлцох байхаа эсвэл заллин хийх байх эсвэл алуурчинч болчихсон байж магадгүй гэж ангийнх нь бичсэн байсан. Тэгээ энэ дэвтрийг нь олж авсан хэвлэл мэдээллийнхэн бол тэр бичсэн хүүхдүүдээс нь очиж асуусан. Тэгэхэд тэд нар болохоор тэр үед жоохон байсан тухайн үед яг юу болж ийснийг сайн санахгүй байна. Яагаад тийм зүйл бичснээс санахгүй байна гэж бол хэлцгээж ийсэн. Сузукагийн хувьд бол өөрөө ч гэсэндээ бас тийм зүгээр энгийн хүүхэд байгаагүй дугуйлангийнхаа хүүхдүүдийн мөнгийг аваад зугцсан хэрэг гарч исэн. Сургуулиасаа бас хөөгдөжсэн. Чөчөд бодолд ажилд орсон ч гэсэндээ ямар ч хэл шалтгаангүйгээр ажиллаа таслаад алга болчихдог ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд нэлээд гаргадаг байсан гэж байгаа. Ингэж аваад 21 настайдаа нэгэн эрэгтэйтэй уулзаж тэр эрэгтэйгээсээ жирэмсэн болон гэрэлсэн. Тэгээ тэр үед бол төрсөн хүүхэд нь Айка байсан. Гэрснийхээ дараа Сузука бас л өөрчлөгдөөгүй нэлээд хариуцлагагүй байсан болохоор нөхөр нь 5 сарын дараа бол түүнээс салсан байсан. Түүнээс хойш Сузука охиноо ганцаараа өсгөж энд тэнд хэсүүчилж явхдаа мөрөөдөө тоглоом харт амхинд донтож бүх зүйлээ алдсан. Бүх зүйлээ алдсныхаа дараа найзынхаа гэрт хэсэг амьдэрсэн. Тэгээ найзынхаа гэрт байхдаа найзаасаа мөнгө хулгайлж агаад баригдсан тохиолдол гарсан. Харин Айка охины хувьд бол маш цовоо сэргэлэн ээжтэйгээ хоолны газар очиход ээжтэй хөрүүлж басоод ус авчирч өгдөг ч юм уу нэлээд сайн охин байсан байгаа. Үүнийг бол эргэн тойрны таньдаг хүмүүс нь нотолж ярьж исэн. Тэгээ ийм сайн охин байсан боловч эцэст нь харамсалтай нь ээжийнхээ гарт бол амь насаа алдсан. Өөрт нь саад болж байна гэж охиноо хөнөөснийхөө дараа түүгээрч зогсохгүй хуршайлын хүүгийн амь насыг хөнөөсөн Сузукагийн хэрэг бол Японд маш том дуйлан шууган болсон. За тэгээ яг энэ хэргийг бол
дахин алдартай болгосон бас нэг түүх байдаг. Сузукаг баривчлагдсанаас 6 хоногийн дараа буюу 6 сарын 10-нд сэтгүүлчид түүний гэрийн гадаа цуглараад гэрийнх нь гадна талаас зураг авч исэн. Гэрийнхэн шалан дээр Гоукын хүүгийн цус олдсон тул зургийг нь авч исэн. Цагдаа нар бол гэрлүү хэнийг ч оруулахгүй гадна нь ингээ хамгаалт авчихсан. Гэр дотор нь бол ямар ч хүн байгаагүй. Гэтэл Сузукагийн гэрийн цанхоор нэг хүүгийн эднэрлүү харж байгаа дүр төрх бол харагдчихсан. Хүү гадагшаа харж байсан бөгөөд тэнийг бол сэтгүүлч нар камертаа зургийг нь дарж үлдээсэн. Мэргэжилтнүүд энэ зургийг бол ямар ч тийм зохиомолч юм уу хурамчаар хийсэн байх магадлалгүй яг бодит зураг байна гэж дараа нь бол баталж хэлсэн. Тэгээ энэ зургийг гарснаас хойш болохоор Гоукны аав энэ зургийг хараад шууд л уйлсан. Тэрээр зураг дээрх хүүг өөрийнхөө хүү Гоукныг мөн байна гэж хэлсэн байгаа. Хэдийгээр зураг баг зэрэг бүдэг байсан ч гэсэндээ аавынх нь нүдэнд өөрийнх нь хүү нь бол тод харагдаж байна гэж тэр хэлжсэн. Хилмигдэж амнасаа алдсан Гоукны сүнс энэ гэрийг орхиж чадахгүй байгаа юм болов уу гэж хүмүүс бол тухайн үед маш их шуугаж эхэлсэн. Хүү энэ гэрт яг юу хэлхийг хүссэн болоод хорогдоод сэтгүүлч нар лүү ингээ хараад царайгаа харуулж байгаа юм болоо гэд хүмүүс бол маш их шуугсан. Тэгээ энэ зураг нь болохоор Японы хамгийн алдартай сүнстэй зургуудын нэг болж бас үлдсэн юм лээ. Тэгээ хэрэгтэн Сузукагийн хувьд бол багадаа хүчирхийлэлд өртөж сургуульд гадуурхагдаж байсан нь түүнийг аимшигтэй хүн болоход нөлөөсөн нь тодорхой. Гэсэн хэдий ч хоёр хүний амийг хороосон нь бол түүний яаж өсөж торинсонтой бол ямар ч хамааралгүй. За тэгээ Сузукагийн хувьд бол шүүх хурал нь явагдаж бүх насаараа хоригдох ялыг бол авсан. Тэгээ одоо болохоор бүх насаараа хоригдох ялаа эдлээд шоронд хоригдож байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол маш харамсалтай. Японд болсон ийм хэрэг байлаа. Тэгээ та бүхэн бас энэ хэрэг дээр юу гэж бодож байна? Хоёр бяцхан дөнгөж 9 настай хоёр хүүхдийн амь насыг бол өршөөх сэтгэлгүйгээр их хүний өрөвдөх харлах сэтгэлгүйгээр амь насыг нь хөнөөгөөд тэгээ дараа нь өөрөө сэтгүүлчдийн өмнө жүжиглэжсэн маш аимшигтай ийм ээж хүний тухайлаа. Тэгээд бас хамгийн хачирхалтай нь бол тэр зурган дээр гарсан сүнсний зураг бол бас үнэхээр өрөвдөлтэй санагдсан. Тэгээ та бүхэн бас юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдлүүдээ бичиж хуваалцаарай. За ингээд та бүхэн сувг дээрээ лайк, subscribe дарж дэмжихээ битгий мартаарай. Бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.